За юу яцханда мэдээж амьдрал үргэлжлэлээр үргэлжлээд бэлтгэлээ хийгээд ажлаа хийгээд 1-7 хоног өнгөрлөө. Энэ амралтын өдрөөр манай гэр бүлийнхэн салхинд гарахаар шийдсэн. Тэгээд хаашаа салхинд гарч болох вэ гэж бодсон. Сэлэнгэж чи ерөөхдөө бол модтой, уултаа бол уултаа, устаа бол устаа салхинд гарах газар зөндөө байдаг. Тэгэхээр энэ удаад бол бид тэр модтой газар руу явж гулгая гэж шийдээд модон дэрцэн гулгая байж наа. Үүл болохоор бол амар хүүтэй учраас манайхан ч бараг л гэрээс гарддаг юм л да. Тэ яг одоо нөгөө хаврын цаг дулаан орсон учраас бүгдээрээ гараад ирсэн байна. Хүмүүс тэгж айгүйх асуул үү. Одоо ингээд агаартай байгаа юм чи ханиад манад бол хүрхгүй сте гэдэг тий. Гэтэ яг үндэ бол ханиад хүрхгүй гэсэн ойлголт бол байхгүй л те. Энд чи гараал шууд ханиад дүрнэ. Агаар нь илүү цэвэр болоод илүү хурцуулт юм уу яа гэмтгүй. Гэрээс гараал шууд ханиад дүрчин. Цэвэр агаарыг бол өстой мэдэрч болно шүү. Энд бол ер нь янзтай битүү мод үнэртэй л ямар ч утаа авахгүй л те. Гэхдээ зарим аймагуд нөгөө одоо гэр хороол ихтэй болохоор утаатай гэдэг. Манайх ч юм бол гэр хороол ихтэй ч гэсэн бас тэгж амар их утаа үнэртэй таахгүй. Ерөөхдөө бол хотоос бол мэдээж бага утаатай. За тэгээ энэ хүн бол одоо баг цасыг анх удаа харж байгаа юм шиг л харж байна. Гიშиж үзээл гайхаал. Юу вэ одоо гэл. За тэгээ мод руугаа учраас ирэхэд цас их удаан айлнаа. Цас ихтэй бараг л. За өвдөгнөөс жоохон доохноор их цастай. Тэгэл ийм газар ирнэ гэр бүлэрээ агаарлаад хүүхдүүдтэй хамт тоглоод гулгаад явж ах чинь бас жаргал штэ. Ер нь бол сайхан шүү. Энэ газарт ирэхийн тулд Сэлэнгэ аймгийнхаа төвөөс за нэг 5-6 км яваад ирчихнэ. Бид хоёрыг тэнд унж үдчихэл явж хаад энд нэг хүн гайхсаар л. Одоо хүртэл гайхсаар л хаана ирчвэ би. Манайхан ч юм бол яг энэ модон дундаа бол зүгээр нэг лагерын байшин бариад орхитгүй. Ер нь бол яг энд амьдардаг, энд цэцэрлэг сургууль нь байдаг. Тэгээ бид хэд бол одоо яхав модон яг тэр хүмүүс амьдардаг хэсгээс бол жоохон хол ирж гулгаад байгаа юм л да. Тэгтээ яг хүмүүс амьдардаг хэсэг нь бол бас л яг ийм адилхан битүү модон дундаа байшин барьсан сургууль цэцэрлэг нь байдаг. Их гоё. Манай хүн гайхаж дуусаагүй л гайхсаар л. Буцаа Сэлэнгийнхаа төв рүү орж ирж байна. Сэлэнгийн төв маань бол гаднаасаа нэг ингэж харагдана. Тийм ч том газар биш. Ерөөдөө хаашаашгаа нэг 10 км газар л байна. Өслөө тоглосон хүмүүс ч одоо тэгэл мэдээж хоол идэн ямар хоол идэх вэ гэж явсараа нэг ийм газар ирээд хоол идэхэр өсөө. Манай энэ ч юм бол тэгээ одоо хоолны газар цөөхөө. Явлын хүмүүс бол бас хоолны газрууд олсонгүй л гэдгийг идэх юм билээ. Тэгтээ яг зам дагуу тогтмол үйл ажиллагаатай явуулж байгаа хоолны газар бол цөөхөн байдаг л та. Манайхан ч бас хагас битсэнд бас амарчнаа. Тэгтээ ерөөхдөө бол зуны ачаалттай өдрөөр бол үеэр бол ер нь бол бараг л амархгүй л те. Өвөлж явах ачаал багтаа үеэр л амарчдیں۔ Маргааш нь бид дөрөв дахиад гараа явж байна. Энэ удаад хайчих чинь үү гэхээр эмээ өвөө эртөөтэй нэг дээл ойлсон. Дээлээ хүлээж аваад эмээ өвөө эртөө өмсүүлж үзүүлээд манай хоёр бол таарж гинэ гэдэг баяртай байсан. Тэгэл миний энэ гоё юм байна, чиний тэр нь гоё юм байна гэж нэг нэгнийхээ их сонирч үзэл. За тэгээд нэгтгэхээс нь мэдээж амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлээд цэцэрлэг сургуультаа явдгаараа яваад бүх юм хийвээ эргээд үргэлжсээр энэ 7 хоног өнгөрлөө. Тэгээд энэ хүртэл үзсэнд бүгдээрэнд нь баярлалаа. Нутгийн Ян Нассагийн гэр бүл байлаа.